Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Ардын дуужгийн Сэлэнгийн очуулгын госол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цолгон байна. Сэлэнг аймгийнхаа Шамар суманд төрж өсөөд соёл урлагийн их сургуулийг мөн одоо Монгол улсын ардын жүжигчин Жамжиг багшийнхаа удирдлаганд ор суралцсан төгсөөд шууд одоо Сэлэнгийн очуулгатайгаа ажил амьдралынхаа гарааг холбож исэн. Энэ одоо он жилүүд эргээд харахад урт юм шиг мөртлөнгөө маш одоо богинохон цаг хугацаа санагдаж байна. Тэгээд ардын дуужгийн Сэлэнгийн очуулгатаа 27 жил дуулж байна. 27 жил дуулах хугацаанд өөрийн гэсэн одоо нутаг орондоо өөрийн гэсэн бие даасан уран бүтээлээ хийж исэн боловч энэ удаад улсын нийслэлд өөрийнхөө анхны тоглолтыг хийхээр зориг шулуудаад тоглолтынхаа бэлтгэл ажилд ороод бэлтгэл хангагдаад 3 хоногийн дараа тоглох гэж байна. Сэтгэл их хөдөлсөн сайхан өдрүүдийг энэ Улаанбаатар хотод одоо өнгөрүүлж байна. Маш их ажилтай, бэлтгэлтэй мөн одоо сэтгэл санаагаар жоохон ядарсан мөн одоо буцаад сэтгэл санаагаар сэргсэн их гоё өдрүүдийг энэ хотод өнгөрүүлж байна. За уран бүтээлийнхээ тоглолтыг уран бүтээлчд хийн гэдэг маань бол хамгийн том баяр мөн үзэгчтэй барьж байгаа хамгийн том бэлэг байдаг. Тийм ч учраас одоо өнөөдөр уран бүтээлчд маань ялангуяа дуучид маань гайхалтай сайхан өөрийн онцлогтой соло уран бүтээлүүдээ үзэгч олондоо толилуулж өөрийгөө дүгнүүлдэг, цэгнүүлдэг, шин сайхан уран бүтээлээ толилуулдаг, мөн өөрийнхөө одоо ур чадварыг, мөн өөрийнхөө энэ одоо дууны урлагт зориулсан өөрийгөө нэг шат ахиулах тийм том хөдөлмөр байдаг юм болов уу гэж би бол хувьдаа бодож байна. Тийм учраас одоо энэ удаагийн миний бас Улаанбаатар хотод зориглож хийж байгаа тоглолт манаас өөрийгөө нэг шатаар ахиулах гэж байгаа. Өөрийнхөө уран бүтээлийг бас энэ одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа олон одоо сайхан монголчуудаа толилуулахар зориг гарсан байна. Энэ тоглолтод маань ардын дуужгийн Сэлэнгийн очуулга маань одоо голчлон уран бүтээлчд маань хүрэлцэн ирж оролцож байгаа. Үүнд үнэхээр миний хувьд бол маш их баяртай байгаа. Ардын дуужгийн Сэлэнгийн очуулгын хөгжимчд, за дуучид маань, бүжигчд маань, за мөнгө хараадуу бүжгийн чуулгын бүжигчд. За тэгээд өнөөдөр Улаанбаатар хотод уран бүтээлийнхээ одоо уран бүтээлээ толилуулдаг олон сайхан Сэлэнгийн гаралтай уран бүтээлчд байдаг. Энэ маань одоо Дөрвижгийн Эрдмийн театрт байна, Улаанбаатар театрт байна, Цэргийн дуужгийн Эрдмийн театрт байна. Мөн одоо өөрийн сайхан уран бүтээлээ хийж явж байгаа чөлөөт уран бүтээлчд ч хүртэл байна. Тэгээд үүнээс дурдах юм бол Монгол улсын гавьяа жүжигчин Батбаатар, Баян билгийн Батбаатар, мөн одоо соёл урлагийн их сургуулийн багш Балжинэмийн Баттүр, мөн одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Үүрэнтяа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон тогтох, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наранбаатар, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Одон зай гээд олон сайхан одоо уран бүтээлчд маань энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч уран бүтээлээ төрөвдөг. Энэ одоо залуучууд маань бас миний тоглолтод хамтран оролцохоор болж байгаа. За мөн одоо зочин уран бүтээлчээр соёл урлагийн их сургуулийн маань найз одоо харшийн хэмээх тодтголтой Монгол улсын гавьяа жүжигчин Баасан Дорж маань мөн одоо хүрэлцэн ирж Айдооны Мэндийн цэг радга миний одоо сайхан зэрэгтэлт маань үзэгч түмэнд маань хүрэхээр одоо өөрийн биеэр одоо илэрхийлсэн байгаа. За концерт маань бол маш одоо гоё хөнгөн гэгээлэг азтай, жаргалтай тийм одоо тоглолт болно гэж ерөнхийдөө тодорхойлоод энэ чиглэл рүүгээ уран бүтээлийн маань бэлтгэл явагдаад хангагдаж дууссан. За уран бүтээл энэ одоо концертонтой бол амьд хөгжмийн хамтлагтаа дуулах байгаа. Тийм учраас одоо бүх юм одоо амьд явагдана. Одоо их гоё зэрэгтэлтэйгээ сайхан дуулж, хамтдаа дуулж одоо нэгэн үчиг өнгөрүүлэхээр ингэж төлөвлөсөн байгаа. Тоглолт маань их галтай цогтой их гоё болно гэдэгт бол их найдаж байгаа. Энэ бас ингээд бэлтгэл хийж байгаа манай баг бүрэлдэхүүн одоо дууж байгаа миний хувьас биш. Одоо үзэгчд маань бас хамт дуулж, хамт баясаж, хамт оролцож, хамт бүжгэлж одоо энэ концертыг бас бүтээх юм байгаа юм. Тийм учраас манай үзэгчдээр энэ концертын бас бараг 50% нь явж байгаа ах шүү гэж бол хувьдаа бодож байна.